амьд оршгүй болох хүний дэлхийд авчирсан. Дараа хүн эцэгэх төрөл төрөксөдтэй болж ганцаар байхаа болсон юм. Хүн материаллаад ертөнцийг анхаарснаас хойш Бурхны тогтоосноор оршин байх тайвлантай байх. Бурхнаас гарсан амийн амьсгал амьд оршгүй болгоныг хөөч нас бийгүй зэх хүртлэн тэтейдэг. Энэ яцаад хүн Бурхны халамжтаар оршин тогтоож өсөж байна гэдгийг хинч мэдэрдэггүй. Харин ч хүн эцэг ихийнхээ хүмүүжлийн нэг үсэл дор өсөж байгаа ба өөрийнх нь амийн зүн савнш өсөлтийг нь чиглүүлдэг хэмээн боддог. Учир нь өөрийнх нь амийг хэн өгч амин ханаас ирснийг хүн мэддэггүй. Амийн зүн савн хэрхэн гайхамшиг бүтээдгийг бүрч мэддэггүй. Хол хүнс бол амин үргэлжилхийн үндэс. Зөвхрөлтгүй байдал бол оршин тогтнолынхан нэг сурвалж. Оюун санаандаа итгэлэн оршин тогтнохдоо түшэйлэх хөрөн гэдгийг л тэр мэддэг. Бурхны нэг үсэл хангалтыг хүн огт анзаардаггүй. Им маягаар өртөн Бурхны өгсөн амийг дэмий үрдэг. Бурхны өдөр шөнөгүй халамжилдаг ганц ч хүн Бурхныг шүтэн мөргөх санаачлаг гаргадаггүй. Бурхан зүгээр л төлөвлөсөн ясаараа ямар ч гарлахгүй хүн дээр үргэлжлүүлэн ажилдаг. Нэг л өдөр хүн зүуднээс ирээд амийн үнцэн утгуучир хүнд өгсөн бүхнийхээ төлөө Бурхны төлсөн төлөөс болон хүнийг орлон эргээсэй хэмээн зөвхрөлтгүй хүсэн хүлээдэг. Бурхны ярсан сэтгэлийг гинэт тухаарн хэмээн тэр найдаа. Бурхны өдөр шөнөгүй халамжилдаг ганц ч хүн Бурхныг шүтэн мөргөх санаачлаг гаргадаггүй. Бурхан зүгээр л төлөвлөсөн ясаараа ямар ч